Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар үзүүлж байна. Өнөөдөр мэдээллийн технологи салбар гэж байх. За түрүү ярьсан л та гэхдээ яг ингэж ярьчих. Ялангуяа 21-р зуун мэдээллийн цуг гэж байгаа. Тэгэхээр шуудангийн салбар гэдэг бол яг харахгүй мэдээллийн технологи харилцаа холбоос салбарыг хангацчих чинь. Мэдээлэл байхгүй бол харилцан хаана юу болж байгааг би мэдэхгүй бол ерөөс өндөрлөгтөө өгч ямар ч боломж yok. Магадгүй стратегийн ач холбогдолтой гэж бас онцолж хэлж болохоор Мэдээллийн технологи олон салбаруудын цөв. За мэдээлэл технологийн салбар хэрэглээ хөгжихийн хэрэг дата төвөдөг бол 21-р зуунд гарч ирсэн юм байна. За Монгол улсын хувьд авч үзэх юм бол мэдээллийн технологийн хөгжил үндсэн дэд бүтц зарим нэгэн салбаруудын хувьд бол хөгжлөлөл өндөр түвшинд явж байна. Манай улс мэдээллийн технологийн салбарын хөгжлөөрөө дэлхийн 200 орчим улс орноос 75 дугаар тэрэмлэгдэж байна. Хэдийгээр манай улсад харилцаа холбооны салбар хөгжөөд 92 жилийг илээсэн ч сүүлийн үеийн мэдээллийн технологи нэвтэрч бид дэлхийн хэмжээнд мэдээллийн технологиг ашиглаж хэрэглэж сурсан он цагаа тоолвол 20 хүрэхгүй жилийн төв бичигдэнэ. Өнөөдөр компьютергүйгээр хөгжлийн тухай ярих аргагүй болж орчин үеийн хүн, байгууллага, улс орны хөгжлийг мэдээллийн технологийн ололтыг хэр нэвтрүүлснээр үнэлэх хандлага давмгайлж байна. Манай улсад гэхэд өөрн телефон буюу гар утас нэвтрээд 15 жил болж байгаа ч хүн амынхаа тооноос 4 дахин их гар утас хэрэглэж байна. Энэ нь бид мэдээллийн харилцаа холбооны салбарыг хэрхэн ашиглаж хэрэглэж хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгааг илтгэж байгаа юм. Тиймээс дэлхийн нийтэд биднийг холбож цаг хугацаа орон зайг төвчилж байгаа мэдээллийн технологиг монголчууд бид хөгжүүлэх шаардлага тулгарч байна. За Монгол улсын хувьд авч үзэх юм бол мэдээллийн технологийн хөгжил үндсэн дэд бүтц зарим нэгэн салбаруудын хувьд бол хөгжлөлөл өндөр түвшинд явж байгаа. Жишээлбэл гар утасны хэрэглээч гэдэг. Өнөөдөр Монгол улсад бол 3,313,867 хүн гар утас барьж байна. Энэ өөрөө юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр мобайл дээр бол өнөөдөр хэрэглэгчид маш их байна. Энийг хэрэглээ болгож чадсан байна. Амьдрал өдөр тутам хэрэгцээ болж чадчихээн. Баяр, гуниг, зовлон, жаргал гэдэг бүхий л мэдээлэл бүх зүйлийг өнөөгөр дамжуулж байгаа. За мөн цаашлаад өөрөө дэлхийн нийтэд одоо мэдээллийн технологийн салбараар төрийн үйлчлэгээ хүргэж эхэлж байна. Энийг бол авилгалаас ангид байх, төрийн үйлчлэгээ хурдан шуургаар хүргэх, аюулгүйгээд бүх нөхцөлийг нь хангаад төрийн үйлчлэгийн технологийн чиглэлээр хүргэж байна. Цаашлаад өөрөө энэ мэдээлэлцэн нийгэм мэдээллийн технологийн салбар гэдэг бол өшөө өргөжин тэлнэ. Энэ өөрөө бас маш том эдийн засгийн эргэлт, за дээрэс нь маш том хэрэглээ. Технологийн ардчлал гэж яригддаг л. Өөрөөр хэлэх юм бол хүн заавал одоо хүнээс хамааралтай үйлчлэгийг хүргэдэг, үйлчлэгийг авдаг байх ёсгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол банкны үйлчлэгийг үл жишээ нь хүн гэртээ сууж байгаа компьютерийнхаа араас эсвэл одоо гар утсан дээр сая шууд хийчих боломжтой болцоод энийг бүрдүүлж идэг. Нөгөө талаараа юу гэдэг гадаад орон дотоодын нислэг гээд анхаарын тээврийн байгууллагуудаа шууд харьцахдаа заавал нэг билетийн кассан дээр очдог биш. Мөн гэрээсээ одоо өөрсдөө үйлчлэгийг авчдаг, банкны үйлчлэгийг авчдаг ингээд ийм олон төрлийн үйлчлэгийг захин мэлвэрээр авах боломж олцоог нь бол хамгийн түрүүнд бүрдүүлж өгдөг юу салбар бол энэ мэдээлэл харилцаа холбооны салбар гэж байна. Энэ салбаргүйгээр бол одоо бусад салбарын хөгжлийг төсөөлөхөд бас төвөгтэй. За мэдээлэл технологийн салбар нь бол үүс хөгжлийн хувьд бол Чингис хааны үеэс бол улбаатай. Монгол улсын хэзэн Чингис хаан маань Man of the Millennium буюу мянганы хүн гэж Вашингтон пост сонноос тодорхойлсон. Эзэн Чингис хааныг бол мянганы хүн гэж тодорхойлсон гол үндэслэл нь бол өнөөдрийн мэдээллийн технологи буюу интернетийн сүлжээг анх үүсгэн байгуулсан гэдэг үндэслэлээр бол бас энэ гавьяа шагналыг тэмдэглэсэн байт юм аа. Их Монгол улсын эзэн Чингис хааны гайхамшиг гавьяатэм эл цагаас ертөнцид ахиндор үгэмэл бадрамаа. За хоёрдугаарт нь бол 1235 онд Чингис хааны хүү өгөөдөө шуудангийн сүлжээ буюу өвтөө гэдэг байгуулсан. Энэгээр бол одоо Монголын шууданчдад орчин үеийн 92 жил биш бид бол 778 жилийнхаа тэмдэглэж байна гэж хэлэхэд бас илүүцгүй болов. Чингис хааны үед бол морин өртөө гэж үзсэн. Эндээс бол харилцаа холбооны өгдөхөө ихсэн гэж үздэг. Гэвч одоо хамгийн их эрчимтэй
хөгжсөн үе нь бол 1966-аас 1990 оны хооронд байгаа юм. Монгол улсын ингээд миний харж байгаа шүү дээ. Бас олон хүн тийш харддаг байх л хамгийн их шинжлэгдэж байгаа салбар бол яг энэ салбар хамгийн их өөрөөсөө реформ хийж байгаа салбар тий. Яг зүгээр өрн телефоны салбарын хувьд бол асар хурдтай хөгжиж байгаа юм. Гэхдээ нөгөө талаас өрсөлдөөн бол жижиг зах зээл шүү дээ. Манай хайрцаагуур тийм жижигхэн зах зээл дээр 4 оператор өрсөлдөнө гэдэг бол бас нэлээд хатуу өрсөлдөөн. За энэ өрсөлдөөний дүнд бол яг сүүлийн 10 гаруй жилд үн тариф бол асар хурдтай багасч байна л да. За 10 гаруй дахин багасчлаа тийм ээ. 10 жилийн өмнөхтэй харьцуулах. Тэр хооронд байнга одоо үйлчлэгээний үн тариф нь багасч байгаа салбар манай салбар, өөрийн телефоны салбар. Тэгээ бид нар хэдхэн жилийн өмнө мэдээлэл технологи салбарын 3 дахь үеийн технологи, одоо энэ жил 4 дахь үеийн технологи явцсан. Одоо магадгүй дараа жил 5 дахь үеийн технологи орох байх. Гэхдээ энэ салбарын хөгжил өнөөдөр дэлхийд яг үл зэрэгцэж нийлж чадж байна уу чадахгүй байна уу те. Энэ салбараас гадна салбар нь өөрөө технологийн хувьд чадаад байгаа шаардлага байгаа. Зөвхөн хэрэглэгчд нь бэлэн байна уу? Зах зээл нь бэлэн байна уу гэдгээр та юу харж байна те. За Монголын мэдээллийн технологи харилцаа холбооны салбар бол одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай бол хол хоцроогүй дөрөв харьцуулж явж байгаа гэж бас онцолж хэлхийг хүсэж байна. Тэгэхээр ямар нэгэн улс орны хөгжил чадвар чансааг бол гарцаа байхгүй тэр орны энэ мэдээллийн солилцоо энэ мэдээллийн технологийн хөрсөн төвшин харуул. Энэ утгаараа бол манай холбооны салбар бол Монгол улсынхаа хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулж байгаа бүр одоо зөвхөн азарч зарласан байдаг. Онцгой 4 салбарын нэг нь одоо уул уурхай энэ гэдэг шиг холбооны салбар бол яг энэ онцгой 4 салбар. Ер нь бол баг хүн болгон гар утас барьж яах гэсэн. За үүнийгээ дагаад хэрэглээ өсөд ирж. Хэрэглээгөө өсгөхөөр юу өсөж ийн гэхээр одоо бол хүн гар утсыг зөвхөн ярьдаг байсан бол одоо болоод интернет хэрэглэдэг, имэйлээ шалгадаг, фэйсбүүктэй зураг оруулдаг ч гэдэг юм тийм. Энэ хэрэглээ тал руугаа дата хэрэглээ мөн өсөд ирж. Энэ өөрөө дахиад эдийн засгийн хэрэглэлт нь гарч. Тэгэхдээ бас одоо ингээд өрсөлдөөнд үн тарифаар хэтэрхий өрсөлдөх юм бол хуримтлал бага болоод шинэ технологи оруулж ирэх хөрөнгө оруулалт чадвар багасна л да. Монгол улсын хувьд дэлхийн нийтэд харьцуулж авч үзэх нь би түрүүнсэн тийм. Энэ өөрөө салбар болгон дээрээ хэрэглээ болгон дээрээ өөр өөр байгаа. Жишээ нь манай програм хангамжийн хувьд жишээлбэл аваад үзэх юм бол дэлхийн нийтэд харьцуулахад харьцангуй хязгаарлагдмал ч гэдэг юм эсвэл хөгжлийн хувьд дараа жоохон болоог байх жишээ. Одоо мэдээллийн технологи одоо маш гүнзгий үзье гэх юм бол математикийн салбар руу ордог. Тэгээ эндээс харахад бол одоо үүдээ мэдээллийн технологийн онлайн салбар, суур технологи, суур шинжилгээ ухаан энэ бүгд бол Монгол улс бол тодорхой хэмжээгээр нэлээд хоцорсон байгаа. Энэ мэдээлэл солилцоо гэдэг юм чинь энэ холбооны салбарын үндсэн бий өөр нь үйлчилгээ нь энэ байхгүйгээр ерөөсөө хоолойч хүн олж хийж чадахгүй, хоолойч хүн хийж чадахгүй. Тэр утгаараа бол энэний ач холбогдол бол хамгийн том. Шинжлэлийн засгийн газар мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхээр энэ салбарыг илүү наривчлан үзэж 7 салбар агентлаг байгуулсан. Үүнд харилцаа холбооны зохицуулах хороо. Энэ аль та биднийг үзэх телевиз, сонсох радио, ашиглах интернет, хүлээн авах шуудан илгээмж, ярих утастай байлгах. Ийм төрлийн үйл ажиллагааг эрхлэх аж ахуй нэгжүүдэд зөвшөөрлөг өгөх, хянаж шалгах зэргээр та бидэнд үйлчлэх ёстой газар. Ер нь маш товчхоноор хэлэх юм бол замын хөдөлгөөний зохицуулагч байхгүй л адилхан. Тэгэхээр энэ салбарт харилцаа холбооны зохицуулах хорооны гүйцэтгэх үүрэг бол үүнтэй адилхан маш чухал. Өнөөдөр бол 2005 онд олон улсын цахилгаан холбооны байгууллагаас дэлхийн нийтийг 2015 он гэхэд дэлхийн улсуудыг бол тоон систем бүрэн шилжих ёстой гэдэг уриалгыг гаргасан. За Монгол улс бол олон улсын цахилгаан холбооны гишүүн байгууллага учраас энд нэгдэн орж Монгол улсын засгийн газар өнөөдөр бол энийг маш амжилттай сайн дэмжсэний үр дүнд бол одоо өнөөдөр техникийн шинжилгээний ажлууд, төслийн ажлууд нэлээс эрчимтэй явж байна. Ер нь бол тоон техник технологи шилжүүлэхтэй холбогдоод 2 үндсэн том төсөл хэрэгжиж байна. Нэг нь бол бүх Монгол улсынхаа бүх засаг саргааны нэгждэр тоон телевиз станц байгуулах ажил явж байгаа. Энэ маань 12 онд бол 48 сум суурьнд бид нэр тавьчаад байна. Зарим аймаг сумын төвүүд дээр бид нэр одоо үндсэн дэд үтс болох сайдуудыг байгуулж байгаа. Сайд гэдэг маань одоо 32 м хүртэл өндөр цамхагтай, суман дээр бол 24 м өндөр цамхагтай ажил хийгдэж байгаа. Дээр нь одоо барилга байгууламж бас баригдаж байгаа. Одоо тухайлбал өнөөдөр Арангай, Хөвсгөл, Сэлэнг, Болгон одоо өөр хангаа Дорногов аймагуд, Төв аймагуудад бол одоо дэд үтсийг байгуулад ашиглалтанд оруулаад байгаа. За төлөвлөж байгаагаар бол 2014 оны 7 сарын 31-нд бол Монгол улс тоон систем шилжих ёстой. За энэ тоон систем шилжих гэдгийг юуг ойлгоод байна бэ?
Өнөөдрийн бидний үзэж байгаа нэвтрүүлэг бол аналог буюу хуучны хэрэглээ тийм үү. Тоон гэдэг системд ороод ирэхээр түвшний нэвтрэлтэй болж. Өнөөдөр бидний та бид хоёрын хийж байгаа нэвтрүүлэг бол HD камераар хийж байгаа буюу тоон системийн нэг том илрэл тийм үү. Тэгэхээр Монгол улс бол 2014 оны 7 сарын 31-нд бол энэ тоон систем шилжиж байна. Жишээлбэл Солонгос бол тодорхой хугацаа заачаал телевизийн эфир нь ингэж багассаар шилжих өдрөө бол бүрэн ингээд шилжижсэн тохиолдол байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бас энэ төслийн хэмжээнд явж байна. Одоо бол тодорхой хугацаа процесс юмнууд заагдсан, ажлууд нь хийгдэж явж байгаа. За энэ бол манай дөрөв дэх бодлогын том зорилт явуулсан. Энэ бол broadband буюу телевизийн салбарт бол нэлээд том ахис дэвшил олон улсын жишгт хүрэх боломж нь бүрдэж байна. Мэдээлэл технологийн үндэсний парк. Хэдийгээр мэдээллийн технологийн тоног төхөөрөмж боломж байгаа ч мэдээллийн технологийн инженергүй бол хий хоосон нэг л зүйл. Мэдээллийн технологиг бидний амьдралд амьлуулж өгдөг хүмүүс бол энэ салбарын инженерүүд. Эдгээр инженерүүд компаниудыг их барьж аван өсгөж томруулдаг газар нь мэдээллийн технологийн үндэсний парк гэх энэ айл. Энэ газар олон улсын шалгалтын системийг эх орондоо амжилттай нэвтрүүлж, өөрийн орны мэрэгжилтнүүдийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх үүстэй баггүй амжилт олсон. Сүүлийн 2 жилд шинэ дэвшилтэт технологиг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, оюутан залуусыг мэрэгшүүлэн сургах, улмаар компани, мэрэгжилтнүүд гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлох явдлыг хөхүүлэн дэмжих зэрэг олон талт үйл ажиллагааг эрхэлж байгаа билээ. Мэдээлэл технологийн үндэсний парк нь болохоор одоо мэдээлэл технологийн бодлогыг хэрэгжүүлэгч байгуулах гэж явж байгаа. Дээр болохоор мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар гэж байдаг. За энэ жилийн хувьд бол яг шинжлэхийн засгийн газрын үед мэдээллийн технологи гэдэг маань олон салбаруудын одоо хурцсах гол моторуудын нэг юм байна. Тийм болохоор мэдээллийн технологиг одоо төлхөө анхааръя гэдэг одоо бодлогын хүрээнд манай салбарт манай байгууллага дээр бол одоо тусламж дэмжлэг төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх гэж бол зорж байгаа. Хамгийн энгийн жишээ бид өнөөдөр Google шиг хайлтын систем хийж чадах уу гэдэг асуудал. Тийм. Энийг бол монголчууд өнөөдөр хийж чадахгүй. Оюуны бүтээмж өндөр цалинтай ажлын байр гэж байгаа. За оюуны бүтээмж өндөр цалинтай ажлын байр гэдэгтэр бид нар бол агентлагийн хэмжээнд хүний нөөцийн асуудлыг бодлогын хэмжээнд тавьж ирж байна. Одоо би хамгийн энгийн шил. Энтгэг бол өөрөө одоо программистуудаараа бол дэлхийд алдартай болчихлоо шүү дээ. За үүний нэг илрэл бол өөрөө хүний нөөц байхгүй. Тэгэхээр ингээд хараад үзэхээр бол бидээс одоохондоо бол том зургаараа харах юм бол бидээс бол хол. Гэхдээ биднээс юм хийж болно. Одоо бид хүний нөөцийг бүрдүүлээд өөрийн гэсэн программистуудтай өөрийн гэсэн энэ боломжийг бүрдүүлээд ирэхээр бидэнд ямар давуу тал бий болох вэ гэхээр бид нар эдийн засгийн эргэлтийг буюу гарах гээд байгаа мөнгийг дотооддоо бий болгодог, дотооддоо эргээд хөрөнгө оруулалт хийлгдэг болж байна. Яагаад Angry Bird гэдэг тоглоомыг галзуу бэлзуухай гэдэг тоглоомыг Монгол залуу хийж болохгүй гэж. Энийг хийхин тулд өнөөдөр бидэнд маш нарийн одоо сур судалгааг ойлгодог тэргээр одоо судалгаа шинжилгээ явуулдаг профессор багууд сургууль дээр бий болсон баг хэвээр. Тэр багууд тогтмол оюутан одоо бакалавр, магистр, докторийн сургалтыг бол цогцоор нь хийж тогтмол судалгаа хийж явдаг баг. Бид энийг хийх боломж нь байгаа. Тэхийн тулд бид хүнээ бэлдэнэ. Тэхийн тулд тэдэнд боломж олгомоор. Энэ бол өөрөө бодлогын асуудал болж байгаа юм. Олон улсын сертификатыг олгодог болох хэвээр. Ингээд бид энийг бол бодлогын асуудал болгоод одоо бид нар IT парк дээр тулгуурлаад хүний нөөцийн нэлээд том сур бодлого хийж байгаа. Монголын цахилгаан холбоо. Энэ айл та бидний гэрт интернет, суурин утас, олон улсын яриа, кабелийн телевизийг нэвтрүүлж байгаа хүмүүсээс бүрднэ. Мөн энэ айлаас та хүссэн бүхнээ асууж тодруулж болно гэдгийг онцлоё. Ер нь Монгол улсын харилцаа холбооны салбарт бол Монголын цахилгаан холбоо компани оруулж ирсэн хувь нэмрийг үнэлж баршгүй. Энэ компани ч одоо эцэг компани гэдэг явна. Энэ компани дээр үндэслэж энэ компани дэд бүтцийг ашиглаж анх одоо Mobcom гэдэг компаниуд 17 жилийн өмнө үүрэн холбоог анхааруулж ирлээ. Тэгэхэд энэ компани бол мэдээж өөрийнхөө үндэсний болсон хүчнээр бэлэн байгаа дэд бүтцээрээ босож ирсэн. За одоо өөрийн холбооны салбарт ажиллаж байгаа ихэнх одоо удирдлагууд, инженер техникийн ажилтнууд бол одоо цахилгаан холбоо компани бүтээгдэхүүн байна. Ахмадууд энд ажиллаж байсан одоо үе үеийн одоо ажилтан, ажиллагсад инженер техникийн бүх ажилчдын одоо хувь нэмэр
Монгол улсад одоо энэ орчин цагийн одоо мэдээллийн технологи шууд харилцаа холбооны одоо түүхийг бий болгоход одоо түүхэн үүрэг гүйцэтгсэн гэж бас онцолж хэлж болно. Тэгэхээр холбоог хөгжүүлэхэд юуны өмнө барилга байсан их чухал байсан. Тэгэхээр энэ хугацаанд шийдсэн нэг том асуудал бол бүх аймгийн төв, бүх сумын төвүүдийг холбооны барилгатай болсон. За тэгээд болгохдоо тэр үеийн холбооны тоног төхөөрөмжийн өнөө хэмжээ дамжаанаас болоод их том хэмжээний барилгууд барих шаардлагатай болсон. 2-3 давхар сайхан барилгууд ингэж яг хөвгтэйсэн дээр барилгын асуудлыг шийдсэн явдал бол цааш нь улмаар тэнд тоног төхөөрөмж тавьж холбооны одоо хэрэгслийг өргөдөхөд их чухал нөлөө үзүүлсэн л дээ. Хэрэглэгчид дээдэлсэн дээд зэргийн үйлчлэгээний соёл болон гар утасны үйлчлэгээг бид одоогоос 17 жилийн өмнө анх Монголын хэрэглэгчдэд амжилттай нутагшуулж чадсан. Анх бид Монголын цахилгаан холбоо компани дид бүтцийг ашиглаж аслагдсан сумдуудад өөрийн үйлчлэгээг хүргэж байсан бол өдгөө 1.3 сая хэрэглэгчтэй болж нийгмийн өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээсэн компани болоод байна. Mobicom компани нийт ажилчид юм өмнөөс мэдээлэл технологийн салбарын нийт ажилчид, ахмад ажилчид болон ажиллах гэж байгаа залуу үед халуун баярыг хүргэж байгааг минь хүлээн авна. Энэ өөрийн холбооны компаниуд зах зээл дээр өөрсдийнхөө одоо хөгжлийг бий болгох энэ үе шатандаа бол Монголын цахилгаан холбоо компани энэ Монголын цахилгаан холбоо компани сүүлжээ холбоотой байгууламж, дамжуулах байгууламжуудыг хэрэгжилж яснараа энэ компаниудын одоо бизнест бол томоохон хувь нэмэр оруулсан гэж шууд хэлж болно. Монгол шуудан төрийн өмчит компани. Энэ айл та бидэндээ шуудан харилцааг хэн нэгэндээ илгээсэн зүйлийг эсвэл хэн нэгнээс ирж байгаа зүйлийг бидэнд хүргэж өгөх ажлыг дэлхийн үндэсэг булан бүрээс хүлээн авч хүргэдэг. Тэд биднийг дэлхийдээ холбож байгаа бас нэгэн гүүр юм. Шуудангийн салбарт бол бидний ирээдүйд бол Монголын хамгийн том одоо логистик үйлчлэгийг явуулна гэсэн зорилтыг тавьж байгаа. Энэ дээр бол одоо шинжилгээний засгийн газар, мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны технологийн газар бол бас маш сайн дэмжиж байгаа. Засгийн газар болон агентлагийнхаа дэмжлэгтэйгээр бол бид нар ирээдүйд 2005 он гэхэд хамгийн аслагдсан аймаг совдод өдөртөө 24 цагийн дотор бүх төрлийн одоо захиа, илгээмж, шуудан хүрэх юм зорилттой ажиллаж байгаа. Тэгэхээр одоо дэлхийн нийт шууданг яаж хөгжүүлж байна гэхээр нийтийн хайрцаг буюу смарт боксууд бий болгоод ирсэн. Тэнд дунд илгээмжний том хэсэг байж байна. Зөвхөн одоо захиан зориулсан жижиг хэсгүүд нь байж байна. Алтан бичих зориулсан арай жоохон дундын хэлбэрч гэдэг юм. Маш тийм хэлбэрүүд байдаг. Одоо би тань руу өөрийнхөө байгууллагаас тийм үү тань зориулаад илгээмж явууллаа гэхэд манай шуудангийн байгууллага илгээмжийг хүлээж аваад тань тэн дээр өгсөн дугаар хаягийн дагуу танд zip код очиж. Тэр кодоор та өөрийнхөө хамгийн ойрхон байгаа шуудангийн смарт боксд орчоод ATM дээр мөнгө авдаг шиг кодоо хийгүүд хайрцагч юм байна, хайрцагаас бүрддэг. Танд иргээс илгээмжийг авчиж. Ер нь бол одоо нэг үйл нийтийн тийм ухаалаг хайрцагнууд бий болоод ирсэн. Энэ шинжлэлийг бол одоо Монгол улс нэвтрүүлж эхлэх чинь энэ оны хасаас эхлээд бол смарт боксууд ашиглалтанд ордог. Үндэсний дата төв. Энэ айл 2009 онд байгуулагдсан. Төрийн болон хувийн байгууллагуудад мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор нийт 500 гаруй хэрэглэгчид захим хуудас байршуулах, захим хуудас түрээслүүлэх, захим хуудасаа хадгалах том багтаамжтай орон зай буюу сервер бий болгох, түрээслүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн гол нь та бидний мэдээллийг найдвартай хадгалж хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүс юм. За мэдээлэл технологийн салбар хэрэглээ хөгжихийн хэрэгээр дата төв гэдэг ойлголт 21-р зуунд гарч ирсэн юм байна. Энэ нь болохоор мэдээлэл технологийн хэрэглээ өссөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл технологийн артлын суурь дэд үтс тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай тасралтгүй ажлаар хангах зорилгоор дата төв гэдэг ийм байгууллага үүсч гисэн. Монгол улсад үсний дата төв байгуулгын зорилго нь болохоор төрийн мэдээллийн шуурхай авт дэмжтэй байдлыг хангах. Төрийн цахим мэдээллийн 2013 онд 7 зорилтыг төвшүүлээд ажиллаж байгаа маа. Тэгээ энэний нэг зорилт болох төрийн төгжрөлгүй үйлчлэгээ гэдэг. Энэ юу гэж байгаа юм бэ гэхээр төрийн үйлчлэгээ явуулахтай холбоотой цахим мэдээлэл үүссэн байна. Энэ цахим мэдээллийн хэвийн найдвартай ажиллагаа хангана гэж. Хэвийн найдвартай ажиллагаа хангана гэдэг нь болохоор хоёр хүүгээр хэлэгдэж байгаа боловч энэний чинь цаана маш том дэд үтц үйл ажиллагаа зохион байгуулалт явж байгаа.
За энэ захим засаглал буюу өнгөрсөн хугацааны нэршлэр нэрлэх юм бол өнөөдрийн бидний нэрснээр төрийн төвчрөг үйлчлэгээ гэдэг зорилтын цаана юу явж байгаа вэ гэхээр өнөөдөр Монгол улсын 85 яам агентлаг гэдэг. Энэ 85 яам агентлаг бүр маань өөрсдөө жижигхэн за хамгийн багадаа мэдээллийн технологи мэрэгчлэлтэнтэй за бүр цаашлуул хилцтэй албатай явж газартай явж. Энэ өөр өөрийнхөө тустай байна гэдэг маань өөр өөрийн програм гэдэг чинь өөр өөр уус байна гэсэн үг байхгүй. Энэ хизээч нийлдэггүй. Тэр үйлчлэгийг нэг цэгээс авах боломж нь хизээч бүрдэхгүй байхгүй. Прокуророос авч болно, шүүхээс мэдээлэл авч болно, иргэний бүртгэлийг авах дахиад болохгүй ч гэдэг. Ингээ асуудал үүсдэг. Энийг нь бид одоо ямар хэлбэрт оруулчихад байгаа юм гэхээр одоо манад үндэсний дата төв байж, IT парк байж, мэдээлэл технологи шуудан харилцааны холбооны газар дээр үндсэн суурь дэд бүтцүүд нь байгаа. Энийгээ бид ашиглаад энэ модны суурь нь бол өнөөдөр агентлаг юм байна. Энэ модноос уран гарах гол энэ бүдүүн ишүүл өөрөө манай дэд бүтц буюу манай агентлаг байж. Эндээс салбарлан гарч байгаа мөчрүүд өөрөө яам агентлаг байж. Нөгөө 85 яам агентлаг. Энэ яам агентлагаас гарах гээд байгаа хүнд өгөх гээд байгаа энэ жимс бол төрийн үйлчлэгээ. Энийг эргэн идэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ жимс чанартай байх хэрэгтэй. Энэ жимс шинэ байх хэрэгтэй тийм. Энийг бас идэхэд маш амархан боломжтой байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн технологи шийдлийнх нь хувьд бид нар системүүдийн бүгдийг нэгтгэхэд одоо дата төв дээр төрийн бүх материал бааз цугларч эхэлж байгаа. Энэ бол одоо энэ оны хагас гэд бүрэн хийгдэж дуусч байна. Жишээлбэл иргэний бүртгэл мэдээлэлээс хүн тодорхойлт авахын тулд заавал 100 айл руу төгжирдэг энэ процессыг бид байхгүй болохын тулд одоо юу гэдэг макс судалдааны төвч гэдэг юм уу те хамгийн ойрхон байгаа цэг дээр нь мэдээллийн киоскийг байрлуул. Энэ киоскноос хүн иргэнийхээ бүртгэлийн мэдээллийг авдаг болно. Хорон ойрныхоо тодорхойлыг авдаг болж болно. Сканердаа шууд холбогдох албан тушаалтанд л өргөдлөө явуулдаг болж болно. Гэх мэтлэнгээр маш олон үйлчлэгээнүүдийг бүх яам агентлаг дээр гаргаж ирж байгаа. Энэ төсөл бол одоо хэрэгжээд явж байна. Энэ оны 6 сараас эхлээд ашиглалтанд орж байна. Ингээд бол төрийн үйлчлэгийг бид нар юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо бид нар ингээ нэг цэгт голдрод оруулснараа нэг цэгээс юмыг авдаг, нэг цэгт мэдээллийг хийдэг боломж нь бүрдэж ирж байгаа. Ингээгүй цагт хизээ цахим засал хэрэгждэг, ингээгүй цагт хизээж болдоггүй. Одоо болохын тулд бид энэ ажлыг суурийг тавьж явж байгаа гэсэн үг. Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны шинжиллийн 7 зорилт хөтөлбөр хэрэгжүүлэх одоо энэ бодлого хөтөлбөрүүд чинь бол бид нарын яг ажлын тийм ээ хөгжлийн цагаар юу штэ одоо чиглүүлэгч нар. Ер нь мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын шинэ удирдлагын бүрэлдэхүүн хурж ирээд юу хийсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд бодлогын үндс нь 7 голлох баримт бичгээ босруулсан. Энэ бодлогын 7 чиглэл дээр бид нэр тэргүүлэх гол зорилтуудаа тавиад за энэ дээр бол цаашаа мэдээллийн технологийн салбар бол хөгжих ёстой гэж харж байгаа. Ер нь бол манайх засгийн газрын тохируулагч агентлаг учраас бодлогын гол бүх баримт бичгүүд эндээс гарч байгаа. За бидний тэргүүлэх чиглэлийн зорилт гэдэг авахар сансар хиймэл дагуул болчихж байгаа. 2016 онд бол Монголын анхны хиймэл дагуул хөөрнө гэсэн үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол процессын дагуу ажлууд хийгдэж явж байгаа. Одоо бид ямар зүйл рүү явж байна вэ гэхээр аль усаар хийлгэх юм хиймэл дагуул, аль усаар хөөргүүлэх юм тийм ээ. За даатгалын ямар компани хийн гэдэг юм уу те. Хүний нөөцөө хаан сурах уу гэдэг юм маш олон процесс ажиллах. Энэ сонголтуудыг хийлгэхээр судалгааны ажил явж байна л да. Эцсийн сонголтыг бол Монгол Улсын засгийн газар гаргана. Тэгэхээр монголчууд маань өөрийн гэсэн тандан судалгааны дагуултай болъё. Монголчууд маань бас өөрийн гэсэн холбооны дагуултай болъё. Манайх шиг юм цөөхөн хүн амтай мөртлөө маш юм өргөн дэлгэр нутагтай, том нутагтай ийм улс орн бол дэлхийд байхгүй юм байлээ. Тэгэхээр энэ өргөн дэлгэр нутагтай холбооны болоод тандан судалгааны хиймэл дагуулыг хөөргөх зүйтэй юм гэсэн ийм шийдвэрийг бол засгийн газар өнгөрсөн оны сүүлээр бол гаргасан юм. 2016 оны 2 дугаар сард үндэсний хиймэл дагуул хөөргөх. Ингэснээр манай улс төрийн болон хувийн хэмжлийн хөрөнгө оруулалтаар орон нутгийг шилэн кабелийн сүлжээгээр холбох ажлыг эрчимжүүлж, манай орны өргөн уудам нутаг дэвсгэр тархан суурьсан иргэн өрх бүрд харилцаа холбооны бүх төрлийн үйлчлэгийг тэгш хүртээмжтэй хүргэнэ. Мөн тандан судалгааны дэвшилтэт технологиг ашиглан байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйд бэлчээрийн төлөв байдлын болон хөрсний чигийн индексийн зураг, хадлан болон тариалангийн талбайн хэмжээг тодорхойлох, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тандан судалгааны наривчлал өндөртэй мэдээгээр хангах доктортой их усэр бий болгох, хот суурин газрын төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, эрдэс баялагын хайгуул, газар зүйн мэдээллийн санд суурилсан орон зайн геомэдээллийн сан үүсгэх, бэлчээр, ой, гол мөрөн, нуур цөөрмийн тооллого хийх, усны нөөцийг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээл зэрэг хяналтын шин систем бий болгох, гамшигаас өрчлөн сэргийлэх,
гамшигын үед шаардлагатай тодорхой мэдээлэлээр шуурхай хангах гээд олон хүндрэлтэй асуудлаа нэг мөр шийдэх сайхан боломж нээгдэх юм. Монгол Улсын засгийн газрын сонголтыг хийхэд бол сансрын үндэсний зөвлөл гэж байгуулагдсан. Энэ зөвлөлийн гол санал дээр тулгуурлана. Үндэсний зөвлөл маань өөрөө ямар байгуулга вэ гэхээр яг энэ чиглэлээр судалгаа хийдэг Эрдэнэт болон яамдын төлөөлөл мэрэгчнүүд бүгд багтсан миллион тонн бүрэлдэхүүнтэй зөвлөл байж байгаа. За энэ бол манай тэргүүлэх гол зорилт болж байгаа. Яагаад бид нар хиймэл дагуулах хэрэгтэй гэдэг асуулт хүн болгонд өдөр болгон таарч байгаа л да. Яагаад бид нар хэрэгтэй юм? Бид хиймэл дагуулгүйгээр амьдрч чадна шүү дээ, тэ. Монголчууд бид нарт хэрэггүй юм шүү гэдэг асуулт зарим нэг үнэнд байгаа. Өнөөдөр бол нэг номер асуудал үндэсний аюул байдал асуудал явж байгаа. Хоёрдугаар асуудал бол нөгөө мөнгөөр үнэлж болшгүй нэг зүйл бол хүний амь амьдралтай холбоотой асуудал. Энэ юуг илэрхийлж байгаа нэхээр би хамгийн нэг жишээ хэлэхэд тандан судалгаан дээр хэлье. Тандан судалгаан дээр өнөөдөр маш олон зүйлүүдийг хиймэл дагуулаар хийдэг. Түүний нэгэн жишээл бол за бид Сэлэнгэ аймгийн баруун бүрэн суманд тариа дарилаа гэж бодоход тарианыхаа болцыг, явцыг дээрээс нь хараад мэддэг болж байна. За хамгийн бүр болийг бид нар дөрвөн илрэлтэй тийм ээ. За малчит маань бол энэ өргөн удам нутагт бол өөрийнхөө хамгийн сайн бэлчээртэй газар нутгалтай. Гэтэл нэгэн шин зас шуураад тийм ээ. Тэр малчтад одоо гарцгүй боллоо гэж боддог. Тэгэхээр байгалийн аюулыг бид урьдчилан мэддэг болно. За мөн байгалийн аюулыг гэтлэн гаргадаг болно. За онцгой байдал аюул тохиолцсон үед бид нар хүнээ олдог болно, хардаг болно гэдэг ч юм. Ингээд авч үзэх юм бол үндсэндээ энэ хиймэл дагуулын үр ашиг бол Монгол улсад маш их хэрэгтэй. За харилцаа холбооны салбар дээр аваад үзье. Зөвхөн харилцаа холбоо гэхгүй бродбанд бас давхар явж байгаа шүү дээ. Ингээд ярих юм бол бид нар бол энэ хиймэл дагуулыг хөөргөсний дараа бол Монгол улс бас дэлхийн стандарт хүрч байгаа нэг том илрэл. Энэ өөрөө энэ салбарын хөгжлийн нэг том ахиц, нэг том аюул том дэд бүтцийн маань хамгийн том тулгуур суурь нь болж байгаа. Өнөөдөр бол мэдээллийн технологийн салбарыг ганц шилэн кабель гэдгээр төсөөлдөггүй бас давхар хиймэл дагуулыг тагалдаж явж байна. Тэгээ үндсэндээ бол бас манай салбарын хамгийн чухал амийн хэсэг нь бол энэ нэгдүгээр зорилтонд явж байгаа. Үеийн үед өв залгамжлан ажиллаж байсан ахмадууд өнөөдөр ажиллаж байгаа. Харилцаа холбооны нийт одоо ажилтан албан хаагчид сурч байгаа. Ажиллаж байсан ахмадуудаа мөн энэ бидний одоо энэ төрийн өмнөөс үзүүлж байгаа ажил үйлчлэгийг одоо сонсож, үзэж, харж байгаа нийт үзэгч сүмдээ одоо Монгол улсад одоо харилцаа холбооны салбар үүсч өгсөн 92 жилийн мэндийн хүргэе. Одоо энэ завшааныг ашиглаад одоо энэ тэл группийн нэрийн өмнөөс бас баярын халуун мэндийг бас хүргэхийг хүсэж байна. Тэгээд та бүхний ажил үйлс, амьдрал бүх юм чи одоо амжилт дүүрэн аз жаргалаар одоо бэлгэж явах тухай гэж хүсэж байна. Одоо энэ салбарын ажилчин хоёргүй сэтгэлээр энэ салбарт бол ажиллаж байгаа. Тэгээд та бүхэндээ баг болоод тийм ээ энэ байгууллагыг удирдаад шинжлэлийн төлөө том зорилт тавиад ажиллаж байгаа төлөвийг баяртай байна. Цаашдаа бид энэ ярьж байгаа, энэ хийж байгаа зүйлийг өшөө ахиулах, өшөө бодиттой ажил болох тал дээр хамтран ажиллах болно. Тэгээд баярын мэндийг дахин хүргье.